За ингээд энэ төслийг хэрэгжүүлэхэд яах вэ гэдэг зэрэг бол эхлээд тэзүү бол гарах. За тэзүү бэлэн байна. Техник эдийн засгийн үндэс нь байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлагдсан. За эдийн зөвлөлөөр батлагдсан тэзүүтэй. Тэгэхээр энэ тэзүүгээрээ явна. Гэхдээ энэ дээр яах вэ гэхээр одоо дараа нь ажлын зураг. Одоо наривчсан судалгаа гэж хийдэг. Одоо өөрөөр хэлбэл энд гидролог гэдэг ус зүйн судалгаа, инженер геодезийн судалгаа, геологийн судалгаа, нөгөө геологийн судалгаа. За тэгээд одоо бусад одоо энэ олон судалгаанууд байна л да. Өөрөөр хэлбэл тэнд одоо барилга байгууламж барих газар, усан сан дотор орох газарт нь одоо түүх соёлын дурсгалт юмнууд юу байна вэ? Хороо бууц, үлжээ хашаа альхэр орох нь өдөргээ тэр судалгаануудыг бүгдийг наривчж гаргана. За ингээд энэ одоо судалгааныхаа үндсэн дээр байгаль орчин наривчсан үлгээ хийн тэн дээр. Энэ бол тусдаа одоо мэрэгжлийн байгууллага хийдэг. За тусгай зөвшөөрлөлтөй. Ингээд байгаль орчин наривчсан үлгээ хийлгээд за ингээд өөрөөр хэлбэл судалгааныхаа үндсэн дээр ажлын зураг төсөв гарна. Одоо ажлын зураг төсөв гарахтай зэрэг энэ дээр байгаа төсөв наривчлагдаад гараад ирнэ. За тэгтээ зэрэг нь дараа нь одоо нөгөө гэрээ хилцэл гэдэг юм уу одоо юм хийгээд тендерийн зарлаад барилга байгууламжаа барих ажил хийн. За энэ ажлыг бол судалгааны ажил одоо наривчсан зураг төслийн ажлыг бол 2 жилийн хугацаанд хийчих боломжтой. Тэгэхээр энэ 24 онд одоо бид нар энийг зоригтой эхлэх хийчих юм бол 24 он яагаад гэвэл тэзүү нь байж тэзүү гарах шаардлагагүй. Тэгэхээр одоо наривчсан судалгаа зураг төслийн ажлыг бол 24 он 25 он дамжуулаад хийхэд 25 оны сүүлээс энийг бариад эхлэх боломжтой.